Өнөөдөр олон улсын магадлалын эдгээрчлэх өдөр тохиож байгаа. За энэ дэлхийн магадлалын эдгээрчлэх өдрийг тохиолдуулан боловсролын магадлалын эдгээрчлэх үндэсний зөвлөлийн зүгээс суралцгын үр дүн ба хөдөлмөрийн зах зээл гэсэн сэдвийн хүрээнд өнөөдөр бүх оролцогч талуудаа ураад симпозиумыг хийлээ. За энэ симпозиумын үр дүнд бид нар хөдөлмөрийн зах зээл талаас судалгаа шинжилгээнүүдийг илтгэл танилцуулгуудыг сонслоо. За мөн боловсролын талаас нь бид нар судалгаа шинжилгээ асуудал үүсэж байгаа асуудлуудыг сонсч ярилцлаа. За мөн одоо эрчимтэй хөгжөөд байгаа гадаад орчны нэг том хүчин зүйл болох технологийн энэ өөрчлөлтийн энэ хүрээнд бид нар хэрхэн өөрчлөгдөж, хөгжлөн хөгжиж яаж тэмээ одоо энэтэй мөр зэрэг залах ёстой вэ гэдэг тал дээр хэлцүүлгүүдийг өрнүүллээ. За өнөөдөр энэ хүрэлцэн ирсэн манай ажил олонч эзэдийн холбоо, бусдад олгогч нар маань, ихтэй сургуулийн багш нар маань, мөн боловсролын магадлалын эдгээрчлэх үндэсний зөвлөлийн комиссийн дарга, гишүүд, шинжээч нар маань тодорхой асуултуудыг асууж өөрсдийнхөө санал бодлоо хуваалцсан ийм үр дүнтэй арга хэмжээ болж өндөрлөө. Ингээд та бүхэндээ боловсролын чанарыг улам хөгжүүлж хамтдаа хөгжих энэ сайхан ерөөлийг төвшүүлье. Баярлалаа.